Монгол улсын төрийн албаны тухай хууль 1994 онд батлагдсанаар төрийн албанд бие даасан хуультай болж өнгөрсөн хугацаанд хэд хэд удаа нэмэлт өөрчлөлт асуур орж ирсэн. За гэвч өнөөгийн тогтолцоонд төрийн албан хаагчийн ажлын байр улс төрөөс хараад төрийн албаны бүтэц зохион байгуулалтыг намын бодлого шийдвэрээр өөрчилдөг байгууллагуудын хоорондын ажлын уялдаа холбоо алдагдсан. За хариуцлага тооцох механизм сул хэрэгжилт хангалтгүй байдаг. За нөгөө талаас нийгмийн баталгаа хангагдаагүй намын хараалаар ажил томилогдгоос болж төрийн албаны хүний нөөцийн бодлого тогтворгүй. За төрийн албан хаагчийн албан тушаал баталгааг улс төрийн нөлөөлөлд автах бие даасан хараат ус байдлаа хангаж чадахгүй байдал үргэлжилсээр ирсэн юм. За үүнд нөлөөсөн гол хүчин зүйл нь сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан яам агентлаг болон аймаг нийслэл сум дүүргийн засаг даргын хамгийн газрууд бүтцийн өөрчлөлт болон баг бүрдүүлэх гэсэн нэрээр төрийн албан хаагчдыг ажлаас чөлөөлдөг халдаг бодит байдал бий болоод байна. За иймд төрийн албаны тухай эрх зүйн орчин өнөөгийн нийгмийн хөгжил эрэлт хэрэгцээтэй уялдуулан төрийн албаны тухай хуулийг шинжлэх шаардлага гарсан. За үүний цөөн хэдэн жишээг дурдъя. Төрийн албан хаагчийг ажлаас үндэслэлгүй халсантай холбогдсон маргааныг захиргааны хэргийн шүүхээс шийдсэн үзүүлэлтийг авч үзвэл сонгуулийн дараа буюу 2009 онд 31%, 2013 онд 42%, өмнөх жилүүдээс өссөн үзүүлэлттэй. За төрийн албанаас хууль бус шийдвэрээр халагдсан буюу чөлөөлөгдсөн иргэд эрх бүхий байгууллага албан тушаалтны шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд хандсанаар захиргааны хэргийн шүүх нь 2011 онд 63, 2012 онд 78, 2013 онд 134, 2014 оны эхний хагасжилд 65 хэргийг тус шийдвэрлсэн байгаа юм. За төрийн албан хаагчдын намын хараалаар халж томилдогоос үүдэж улсад ч хүний нөөцөөс гадна хөрөнгөний хувьд баггүй хохирол амсдаг байгаа юм. За ажилгүй байсан хугацааны цалинг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага 2011 онд 81 иргэнд 193 сая төгрөг гаргуулж олохоос 58 иргэний 111 сая төгрөгийг 2014 онд 104 иргэнд 479 сая төгрөгийг гаргуулж олохоос 87 иргэний 319 сая төгрөгийг тус олгосон байна. За энэхүү хуулийн шинжилсэн хариулгын гол зорилго нь улс төрөөс хараат бус мэрэгсэн чадварлаг цомхон төрийн албаныг бүрдүүлэхэд чиглэгдэж байгаа юм. За төрийн албаны тухай хуулийн шинжилсэн хариулгын төсөл нь 17 бүлэг 58 зүйлтэй. За уг хуулийн төсөлтэй холбогдуулан 62 хуульд нэмэлт өөрчлөлт оруулахар тусгажээ. Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдааны хилцүүлэгт хуулийн төслийг бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг 11 гишүүнтэйгээр байгуулсан. За ажлын хэсгийн ахлагчаар их хурлын гишүүн Батгүйг томилсон юм а. Өнөөдөр ажлын дэд хэсгийн анхны хурал ажлын хэсгийн ахлагч үүрэг өгсөн. За 10 дугаар сард багтаан уг хуулийн төслийг байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хилцүүлэхэд бэлэн болох гэвэ. За энэ хугацаанд иргэд мэрэгжлийн байгууллагын санал хүсэлтийг хууль тусгахын тулд улсын болон олон улсын чанартай хилцүүлэг зохион байгуулахыг үүрэгдлээ. За шинэ хуулийн төсөлд орсон зарчмын шинжтэй гол өөрчлөлтүүдийг дурдъя. Өдөрдох болон гүйцэтгэх албан тушаалын ангилалд шатлан дэвших. За энэ зохицуулалт хийснээр төрийн албан хаагчин тодорхой албан тушаалд дэвшихийн тулд тухайн албан тушаалд 5-аас доош жил төрийн жинхэнэ албан тушаалын 4 ангилалд нийтдээ 20 жил ажиллаж байж төрийн жинхэнэ албан тушаалын ангиллын дээд шатны албан тушаалд томилогдох боломжтой байхаар. За 2 дугаарт төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг тухайн байгууллагын төрийн жинхэнэ албан хаагчаар тодорхой хугацаанд төр орлон гүйцэтгүүлж хуульд зааснаас бусад тохиолдолд төр орлон гүйцэтгүүлэхийг хориглохоор шинээр тусгажээ. Төрийн албан хаагч хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад гаргасан алдааны улмаас улсад учруулсан хохирлыг удирдах болон төрийн албан хаагчид хариуцахаар. За энэ нь нэгд улсын төсөвд эрсдэл үүсгээс урьдчилан сэргийлэх, хоёрт төрийн албан хаагчийн хариуцлагыг өндөрлүүлэх чухал ач холбогдолтой гэж ажлын хэсгийнхэн дүгнэж байгаа юм. За төрийн жинхэнэ албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаал тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг тогтоож шаардлага хангасан иргэдийг өрсөлдүүлэн шалгаруулах журмаар томилдог бах. За төрийн албанаас чөлөөлөгдсөн халагдсан албан тушаал буурсан тохиолдолд албан тушаалаа хүлээлгүй өгөх тухай харилцааг шинээр тусган томьёолжээ.